За сайн бацгаана уу? Өнөөдрийн лайв хичээлээрээ би ялангуяа бүсгүйчүүдтэй тийм ээ зориулаад хэрхэн эрчүүдийг жинхэнэ өөртөө дурлуулж бас өөртөө татаж чадах вэ гэдэг талаар хэдхэн зөвлөгөө өгье гэж бодлоо л доо. За тэгэд намайг танихгүй хүмүүст би өөрийгөө танилцуулгаад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж, амьдарч, бас суралцдаг тийм нэгэн бүсгүй байгаамаа. За тэр маш олон эмэгтэйчүүд маань надаас асуудаг л да дөнгөж тийм ээ ямарваа нэгэн хайрын харилцааг эхэлж байгаа. Айл эсвэл хайрын харилцаанд орчоод өнөө хайрын харилцаанд зэврээд ямар нэгэн байдлаар нөхөртөөгөө энгийн харилцаа яриа үүсгэж чадхаа болчихсон. Айл эсвэл ямар нэгэн байдлаар араар тавилт ч юм уу үл итгэлийн харилцаа үүсснээс болоод нөхөртөөгөө хөндөрч гисэн. Тийм бүсгүйчүүд зөндөө байдаг. Ийм бүсгүйчүүд маань надад тийм ээ тавьж байгаа асуултанда хэрхэн би нөхрөө буцаан авах вэ? Хэрхэн би хайртай хүнээ буцаан өөрийн болгох вэ? Аль эсвэл би хэрхэн би хайртай хүнээ зөвхөн намайг гэсэн тийм шийдвэрийг гаргуулах вэ гэдэг асуултыг маш их асуудаг. Тэгэхээр энэ дээр бол би та нартай зориулаад тийм нэгэн буцаан зөвлөгөө өгье. За тэгвэл тийм ээ хүний эрчүүдийн гэж хэлээд яг ер нь хүмүүсийн шийдвэр гаргах тийм логик хоёр нөхцөл байд юм аа. Тэр шийдвэр гаргах хоёр нөхцөл нь юу байдаг вэ гэхээр хамгийн түрүүнд би та нарт хэлдэг тийм ээ хин нэгэнтэй танилцахдаа хин нэгнээс дандаа чиний ямарваа нэгэн байдлаар асуудалд хандах загвар чинь юу вэ? Харилцааны загвар чинь юу вэ гэдгийг асуугаарай гэж хэлдэг тийм ээ. За тэгвэл энэ бидний тэр тухайн хүнээ олж таних тийм шийдвэр гаргах загвар гэдэг юм байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүн өнөөдрийг хүртэл тийм ээ 40 жил байна уу 30 жил байна уу 20 жил ч байж магадгүй тийм ээ өнөөдрийг хүртэлх амьдралдаа туршууд тийм ээ цоглуулсан туршлага дээрээ ингээд үндэслээд тэр хүн өөрийн гэсэн загварыг бий болгочдөг байхгүй. Зарим эрчүүд яадаг вэ гэхээр ерөөсөө тийм ээ зарим эрчүүдийг та нар ажиглаарай. Ямар нэгэн бүсгүй араас нь гүйсээр байгаад аваа суудсан эрчүүд зөндөө байдаг тийм ээ. Тийм эрчүүд бол загвар нь ерөөсөө хүлээлт өөрийг нь хүн сонгохыг хүлээдэг хүлээлт гэж хэлж болно. Зарим эрчүүд болохоор өнөөдөр энд их нэртэй үж энд ч нэг хүүхэнтэй танилцаал, тэнд ч нэг хүүхэнтэй танилцаал, өнөө дотроо байгаа анчин гэдэг тийм загвараа ерөөсөө хизээж алддаггүй ингээл дараагийн хүүхнийг агнаад яваад идэг эрчүүд зөндөө байдаг тийм ээ. За энэ болох дээрс яг л тийм дадал зуршилд орчихсон яг л тийм загвартай тийм эрчүүд байгаа. Тэгвэл энэ хүмүүс ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь тодорхой. За хоёр дахь тийм ээ хүмүүсийн шийдвэр гаргадаг хоёр дахь нөхцөл бол тухайн хүний үнэт зүйл гэдэг юм аа. Үнэт зүйл тухайн үнэт зүйл дээр тийм ээ тулгуурласан зорилго гэж байдаг. Та нар өөрсдийнхөө хүүхэд байсан үеийг бод. Бид нар хүүхэд байхдаа яадаг вэ? Цаастаа нар их сургуулаа төгсөөд, арваа төгсөөд, их сургуулаа төгсөөд тэгчээж хүүхэд гаргана гэл. Ингээл яг ингээд зорилтууд байдаг тийм бидний үнэт зүйл юу яах вэ? Сайхан амьдрах, сайхан санхүүгийн хувьд сайхан амьдралыг бүтээх, аль эсвэл ээж авдаа ач тусыг хариулах, аль эсвэл юу ч байдгийн тийм нэг үнэт зүйлтэй тэр үнэт зүйл дээр тулгуурласан тийм зорилго тавьчаад тэр зорилгодоо хүрэхин тулд бид нар шийдвэр гаргаж явдаг. За тэгвэл энийг бид нар юу гэж үздэг вэ гэхээр логик шийдвэр гаргах тийм хүчин зүйлүүд гэж нэрлэдэг байна. Хамгийн нэгдүгээр болохоор тухайн хүний дадал зуршил загвар орч чинь, хоёрдугаар болохоор тухайн хүний үнэт зүйл дээр нэмээд зорилго орч чинь. За тэгтэл тийм ээ өнөө л нэг би ч нэстэ амьдрал болоогүй би ерөөсөө тийм амьдрал гэдэг ямыг эхлэх болоогүй байгаа шүү гэд явж исэн эмэгтэйчүүд эсвэл эрчүүд өнөөдрөөс маргаашийн дотор хин нэгэнтэй суугаад тийм ээ хэдхэн сарын дараа хүүхэд гаргаад амьдрал зохиочих тохиолдол зөндөө байдаг. За тэгвэл яагаад бидний энэ логик хүчин зүйлээс тийм ээ давж гараад байдаг өөр зүйлинд орж ирээд шийдвэр гаргуулад идэм бэ гэдэг асуултыг би тавьж гэлдэг. Энэ бол бидний хамгийн түрүүнд бодох ёстой сэтгэл хөдлөлийн төвшний шийдвэр гэдэг юм байна. За тэгвэл энийг бүгдээрээ ашиглана. Эрчүүдийг өөртөө татахын тулд, тийм ээ, эрчүүдийг өөртөө дурлуулахын тулд. Тэрний юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт эрчүүдийн цөмрөө сэтгэл хөдлөлийн төвшөнд нь очиж ажиллах нь. Тэдний логик төвшин бол тийм ээ юу ч байдгийг. За стандарт эхэлж би гойхгүй шүү. Юу ч байдгийг, тийм ээ, юу ч байж болно. Тэр логик төвшнөөс нь даваад бүгдээрээ давна гэж хэлж болохгүй. Тэр логик төвшөнд нь хүргэлгүйгээр бид нар сэтгэл хөдлөлийн төвшнийг хөдөлгөж эхэлэх нь шүү дээ. Хүний тийм ээ тарих гэдэг бол яг энэ урталтаа тэр
prefrontal cortex буюу тийм ухамсарын буюу одоо яг тийм логик төвшнийх нь тархи нь уртаа байдаг бол энэ хойно нь амигдала гэд тийм ээ. Тэр амигдала гэдэг нь сэтгэл хөдлөлийн тархи нь эндээ байдаг байхгүй. Тэгэхээр хүн шийдвэр гаргахын тулд ч юм уу ингээд яг энэгээр дамжиж урагшаа хүрнэ. Энэ урд хүрэхээс өмнө сэтгэл хөдлөлийн тархин одоо тийм ээ бид нар хөдөлгөөд өгөх нь байна. За тэгвэл одоо бид нар эрчүүдийг өөрөөдөө дурлуулахын тулд хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлийн төвшөнд буюу эерэг мэдрэмж гэдгийг тэдэнд өгч хэлэх нь. За эерэг мэдрэмж тэгвэл юугаар төрөх вэ? Та нар зөвхөн өөрсдөн дээр бод. Эерэг мэдрэмж гэдэг бол тийм ээ хин нэгэн хүн намайг сайшаах, магтах, аль эсвэл хин нэгэн хүн намайг ойлгож байгаа мэдрэмжийг төрүүлэх. Хин нэгэн хүн надтай байхдаа маш гоё цагийг өнгөрөөж, намайг ойлгож, миний хүссэн болгоныг надтай ярилцаж, ингэж байгаа хүнтэй хүн тийм маш гоё эерэг сэтгэл хөдлөлийн төвшин гэдэг юм а тогтоож чадаад тэрэн дээрээ одоо тийм ээ тулгуурласан тийм гоё харилцаа гэдгийг бий болгож чаддаг байхгүй. За тэгвэл бид нар тийм ээ одоо яг энэ дээр одоо эмэгтэйчүүд өөрөөсөө асууна. Ямар нэгэн байдлаар бид нар эрчүүдтэй тийм ээ хэрүүл, хилцэл, араар тавилт юу ч үгүй. Тийм юм болох үед бидний сөрөг мэдрэмж гэдгийг эрчүүдэд түгээдэг юм байна. Их болцсон байдаг. За одоо би айл ихнэр байлаа гэж бодъё. Манай нөхөр намайг араар тавьчихсан тийм ээ. Араар тавьсан одоо өөр бүсгүйг сонгох гээд өөр бүсгүйд дурлчаад ингээд өөр хүнтэй явуулдаад намайг өвтгөхөд байгаа. Яг энэ тохиолдолд би нөхрөө одоо буцааж авахын тулд би яах вэ гэдэг асуултыг тавьсан байж болно. Тэгэх юм бол тийм ээ нөхөртөө бид нар тэгвэл тэр тухайн бүсгүй өнөө очиод байгаа бүсгүй тэр эрэгтэйгийн хамгийн гоё сэтгэл хөдлөлийн эерэг мэдрэмжүүдийг дандаа асааж өгöd байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэнд ямар нэгэн байдлаар хариуцлага алга. Тэнд ямар нэгэн байдлаар гомдол алга. Тэнд ямар нэгэн байдлаар уйлж байгаа, уцаарлж байгаа хүүхэд алга. Тийм ээ. Тэнд яахав? Хамгийн гоё секс, хамгийн амар амгалан байдал, хамгийн одоо юу ч байдгийг. Өнөө эрчүүдийн чинь сэтгэл хөдлөлийн төвшнийг тэнд хөдөлгөөд байна шүү дээ. А бид нар яасан гэсэн өнөө гэртээ ирсэн чинь чи оройтож ирлээ, чи өнөөдөр тэгсэнгүү, чи тэглээ, чи инглээ. Яг өнөө бид нар эсэргийг нэгээд байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл гомдол, тунирхал, дээр нэмээд хариуцлага, чи өөртөө хариуцлага ойлгосонгүй, хүүхдүүдэд харсангүй, чи тэгсэнгүү. Тэгэхээр өнөө бидний тарих гэдэг чинь айгүй тийм тэнийг юм байдаг. Бидний тарихны ерөөсөө үүрэг юу вэ гэхээр ерөөсөө л амьд үлдэх гэдэг үүрэгтэй гэхгүй бидний тарих. Тэр амьд үлдэх үүрэгэндээ яадаг вэ гэхээр яг одоо тулж болох тийм ээ өвдөлтөөс зайлсхийгээд яг одоо авч болох таашаалыг яаж хамгийн ихээр авах вэ гэдэг бидний тархины ерөөсөө үйлдэлийн хамгийн үндсэн систем байдаг. Тэгэхээр яг эрэгтэй хүн хэдэн жилийн дараа байгаа тэр хариуцлага хүүхдүүдээ өсгөөд эхнэртэйгээ сайхан байна гэдэг юмнасаа төрүүлээд яг одоо авч болох таашаал буюу яг одоо авч болох амар амгалан яг одоо миний сэтгэлийг сайхан болгох секс яг одоо намайг ойлгож байгаа хүн гэсэндээ өнөө бүсгүй рүүгээ яваад идэг ийм тал байдаг. Тэгэхээр бид нар сэтгэл хөдлөлийн төвшөнд нь хүрэх тийм эерэг мэдрэмжийг тэр залуудаа түгээх хэрэгтэй болгоно тийм. Өөрөөр хэлбэл сөрөг мэдрэмж гэдгийг нь багасгаад сэтгэл хөдлөлийн эерэг мэдрэмж гэдгийг тэр хүнд илүүтэй түгээж өгснөөр би тэр хүнийг өөртөө татах боломжтой байна. Өөрөөр хэлбэл өөртөө дурлуулах. За одоо ингээд тэгэн гот эмгтээчүүд мань яадаг вэ гэхээр одоо хайшин тэг араас нь гүгээд ах юм уу? Тийм. Хөөх ядаргаа шүү дээ. Энийний араас ингэж хөөцөлдөж гүөх гэж ядаргаа шүү дээ гэж хэлдэг. А нэг хэсэг нь бол ганц юм хөөцөлдөг гүдэг ерөөсөө хамаг нэр төр одоо юу гэдгийг бүх юм шалдаад ивсэд тэрний араас гүйдэг тийм ээ. За яг энэ үед бид нар хоёр дахь нөхцөл хүчин зүйл болох эрчүүдийн шийдвэр гаргах эрхчлөөт байдал гэдгийг хаагаад ажилладаг байхгүй. Эрчүүдэд хамгийн хүчтэй нөлөөлдөг юм юу вэ гэхээр хамгийн нэгдүгээр сэтгэл хөдлөлийн төвшөнд эерэг ямыг нь одоо тийм ээ сэтрэж өгөх аль эсвэл шийдвэр гаргах эрхчлөө гэдгийг тэдэнд өгөх. Энэ дээр бид нар дандаа анхаарч байгаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар тэр хүний шийдвэр гаргах тийм ээ эрхчлөөг нь булааж аваад би шийдвэр гаргачаад би чамайг хүсээд байна. Би чи ямтай суумаар байна. Чи л миний одоо мөрөөдлийн хархуу байна. Чи над дээр ирээч гэд араас нь гүөх тусам нөгөө эрчүүд чи булан шахагдаад ингээд хүлэгдсэн байдалд ороод нөө эрхчлөөтэй шийдвэр гаргах чадвар буюу өнөө байглаас заяасан эр хүн гэдэг чадвар нь байхгүй санагдаад тэр хүмүүс шууд хүлээсэнд ороод стрессэнд орж ирдэг. Эрчүүдийн хамгийн том өөрт нь одоо байх ёстой юм бол эрхчлөөтэй шийдвэр гаргах. Би шийдвэр гаргаж байна шүү. Би шийдвэрийнхаа эзэн шүү
гэдэг мэдрэмжийг мэдрэх явдал эрчүүдэд маш чухал. Тэгэхээр эмэгтэйчүүд асуудаг л да. Окей. Би тэгвэл тийм ээ. Энэ хүнд яаж одоо тийм ээ шийдвэрийн нөгөөд ингээд орхих юм бэ? Энэ хүнийг орхих тусам энэ хүн чинь цаашаа яваад байна шүү дээ. Гэдэг эрт бүсгүйчүүд зөндөө байдаг. Магадгүй тэр хүн цаашаа явж ич магадгүй тийм ээ. Тэр хүний одоо тийм ээ дадал зуршил тийм нөгөө шийдвэрт нөлөөлдөг логик хүчин зүйлийнх нь дадал зуршил угаасаа тийм байж магадгүй өнөөдөр энд маргааш тэнд ингээл өсчээ явж яадаг өөрийгөө хайж яадаг залуучууд. Тийм бол чи тэр хүнээр яах юм ер нь тийм ээ. Чамайг гихгүй га тэр хүнээр чи ер нь яах юм. Тэгэхээр заавал тэрний төлөө явах чамд хэрэг байна уу гэдгээ нэгдүгээр тарт. Хоёрдугаарт одоо яг энд бид нар яадаг вэ гэхээр эмэгтэйчүүд бидний нэг хамгийн гол юм юу? Одоо энийг бид нар хүчирхэг бүсгүй хичээлээр их үзтгэлтэй. Бидний дотор байгаа хатан дүр төрх буюу хатан сэтгэлгээ. Манай монголчууд их ярьдаг тийм ээ. Хатан ухаан гэж их ярьдаг. Тэгвэл тэр хатан ухаан гэдэг юмыг хэрхэн сэргээх вэ гэдэг юм яг энэ дээр явагдаж байгаа. Хатан ухаан та нар ер нь Монголын хаттуудыг бодоод үз тийм ээ. Хаттууд яадаг вэ? Хайр, халамж, хүндлэл гэдэг юмыг хамгийн ихээр одоо хаадуудад өгдөг. А хэрвээ түүний хамгийн хайртай үнэт зүйл болох эх орон, гэр бүл тэрлүүн дайсан дайрах тохиолдолд нөгөө гартаа зэвсэг барьсан бүхнийг хамгаалахад бэлэн байдаг. Тийм одоо хүмүүсийг хатан ухаан, хатан бүсгүйчүүд гэж бид нар ер нь ном зохиолоос уншдаг. Тийм хүмүүсийг бид нар одоо тийм ээ хүсдэг. А тэгвэл тэр хатан бүсгүй гэдэг тэр мөн чанараа бид нар сэргээхийн тулд тийм ээ өөрөөр хэлбэл би чамд хайрыг өгч чадна. Тэгэхдээ би чиний одоо тийм ээ чи миний үнэт зүйлийг хөлтөө гიშгэж уландаа гიშгэж намайг хинч биш болохыг би зөвшөөрөхгүй гэдэг энэ хүн бол хатан ухаантай бүсгүй байхгүй. Тэгэхээр хатан ухаантай бүсгүй гэдэг юмыг одоо бид нар энэ хүчрхэг бүсгүй хичээл дээр их үздэг л дээ. Хатан ухаантай бүсгүй гэхээр зарим бүсгүйчүүд маань нэг юмтай хойлоод идэг. Тэр нь юу вэ гэхээр төвчээр гэдэг юмтай хойлоод идэг. Төвчих гэдэг юмтай хойлоод идэг. Тэр нь чамайг зовоож байсан ч төвчээд бай гэдэг зүйлтэй хойлцдаг. Үгүй энэ бол шал ундаа юм ба. Бид нар тийм ээ эрчүүдэд шийдвэр гаргах эрх чөлөөгийн өгснөөрөө яах вэ гэхээр чи намайг гих шийдвэр гаргах эрх чөлөөг би чамд өглөө. Би болвол тийм ээ хатан ухаантай хамгийн сайхан бүсгүй гэдгээ тэд нар одоо үзүүлэх тийм боломж үлдэж байгаа байхгүй. За тэгвэл ийм хоёр нөхцөл тийм ээ бид нар сэтгэл хөдлөлийн төвшөнд эрэгтэй хүнийг одоо тийм ээ одоо ямар нэгэн байдлаар нөлөөлж чаддгийм бол одоо өнөөдрөөс маргаашийн дотор бидний хийж чадах 3 зүйл байдаг. Энэ 3 зүйл дээр дандаа анхаар. 3 зүйл байгаа. За энэ бол тийм ээ өнөөдөр би ямар нэгэн байдлаар магадгүй би алтаа гаргачихсан байж болно. Өө яана би одоо нөхрөө ста тэнийг юм уу чи өөр хүүхэнтэй унтлаа гэд хөөгд явуулчихсан шүү дээ. Одоо би яана гэж байгаа бүсгүйчүүд байж болно. Аль эсвэл одоо би дөнгөж танилцсан юм аа гэсэн чи өнөөх чи надтай ингээд хит уулзчаад эргэж ирэхгүй болчихлоо. Би тэр хүнийг яаж буцааж одоо нэг тийм ээ одоо яаж би харьцах вэ? Тэгэхээр өөрөөр хэлбэл чиний нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалаад одоо бидний хийж чадах нэг 3 зүйл байдаг байхгүй. Энэ бол ерөөсөө ерөөсөө миний илдэг харилцаа хүчрхэг бүсгүй энэ хичээлүүдээр хамгийн их ордог юм энэ. За хамгийн нэгдүгээр яах вэ гэхээр бид нар ямар ч хүнд ярих хүнд тийм ээ хувийн орон зайг нь үлдээн. Өөрөөр хэлбэл нөгөө шийдвэр гаргах нөхцөлийг нь өгч байгаа шүү тийм ээ. Хувийн орон зайг нь үлдээн. Хувийн орон зайг үлдээснээр яах вэ гэхээр бид нар бодох байдлыг нь өгнө. Ингэж бодуулахдаа одоо жишээлбэл тийм ээ би одоо нэг залуутай танилцсан байлаа гэж бодъё. Би нэг залуутай танилцчаад өнөө залуутай ч ингээд сайхан уулзаад ингээд учирч явж байгаад өнөө гів гинтхэн өнөө залууч одоо юу гэдэг юм? Надад заавал гарч чамтай уулзах. Би одоо ингээд аюух ажилтаа болохоор чамтай уулзах чадахгүй байна. Айл эсвэл одоо юу гэдгийг ёо чиний ингээд нэг тим зам чинь яг миний өмнөх одоо их нэрийг санагдууллаа. Тэр намайг аюу хэцүү байдалд орчихсон. Ер нь тийм байж магадгүй болтой. Би одоо ер нь жоохон заавмаар энэ пауз хиймэрч. Юу ч хийдгийг заяа. Одоо ингээд ер нь тийм байдал гарлаа. Айл эсвэл чиний нөхөр чамайг араар чинь тавьчаад өөр хүүхэнлээ явах гээд ингээд. Яг энэ тохиолдолд яах вэ? Баг зэрэг цай өгнө. Хувийн орон зай гэдэг юм бодох орон зай өгнө. За ингэхдээ бид нар тийм ээ маш сонирхолтой. Ингэхдээ бид нар нэгэн тийм одоо юу гэдгийг
хилцэл гэх юм уу, зөвшөлтсөл гэх юм уу, тийм юм хийх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр тэр хүнийг би чамайг гуйж байгаа биш. Би чиний араас гүйж байгаа биш. Би чамд энэ эрхчлөлөг өглөө. Энэ эрхчлэн дотор чи эндүрэл андуурал одоо юу ч гэдэг юм бодох юм байвал бодоорой гэдэг тийм боломжийг өгч байгаа. Хувийн орон зайг нь. Эрчүүд яг энэ дуртай. Хувийн орон зайг нь өгөх тусам тэд өөртөө итгэл гэдэг юм аа цуглуулж амждаг. Өөртөө бодох бодлоо тэд нар одоо тийм ээ нэгтгэж одоо ингэж үзэж мэддэг. За энэний дараа юу вэ гэхээр яг энэ хугацаанд тэр хүнийг чи цаашаа байж чи өөртөө шийдвэрээ гарга. Би ч гэсэн өөртөө шийдвэрээ гаргахыг гэж байх энэ нөхцөлдөө эмэгтэйчүүд бидний хийж чадах ганцхан том юм бол би чиний хүсэж буй хамгийн сайхан дур булаан бүсгүй гэдгээ түнд үзүүлэх боломжийг одоо ашигладаг байхгүй. Тэгэхээр яхав түүнийг хизээж харж байгаагүй тийм гоё талуудаа чи өөртөө сэргээ. Өөрөөр хэлбэл чи өөртөө итгэл гэдгийг энэ хугацаанд бий болгоно. Өөртөө итгэлтэй бүсгүйд дургүй эр хүн гэж хаанч байхгүй. Өөртөө итгэлтэй бүсгүй бол хамгийн хүчрхэг бүсгүй. Хүчрхэг бүсгүйчүүдэд бүх эрчүүд дурладаг. Яг үннийг хэлэхэд хүчрхэг бүсгүйчүүд эрчүүдийг сорнц мэт өөртөө татдаг. Тийм ээ? Хүчрхэг бүсгүйчүүд буюу өөрөөр хэлбэл би юу хүсэж байна, би юу хүсэхгүй байна гэдгийг мэддэг эмэгтэйчүүд бол ерөөсөө эрчүүдийг сорнц мэт өөртөө татдаг. Тэгэхээр яг энийгээ би чиний тэр хүсээд байгаа, хайгаад байгаа, чиний тэр намайг орхиод өөр хүнтэй явалдаад байгаа тэр хүүхний чинь дэргэд би хамгийн үнцэнтэй эмэгтэй шүү дээ гэдгийг харуулах боломжийг олгох. Өөрөөрөө гэрэлт, өөрөөрөө хамгийн сайхнаар амьдр, өөрөөрөө хамгийн сайхнаар өөрийгөө хөгжүүл, өөрөөрөө хамгийн сайхнаар тийм ээ одоо юу гэдгийг өөртөө анхаарал халамжаатай. За энэний дараа биднэрт нэг л юм үлдэж байгаа. Энэ юу вэ гэхээр зэрэг бидний маш том гаргадаг алдаа. За энэ эмэгтэйчүүд дээр би бүр яг хэлье гэж бодож байна. Ямар алдаа байдаг вэ гэхээр нэг бол бид тийм ээ амар их зантай. Тэр их зан гэдэг бол яг үннийг хэлэхэд их зангийн ард юу нуугддаг гэж бидний өөртөө үл итгэх байдал нуугддаг. Бид нар өөртөө үл итгэсэн байдлаа их зан гэдэг юмар ингэж ярвэж ингэж дургуйл гэж гаргадаг. Тэрний оронд бид нар яхав 3 дахь хүчин зүйл 3 дахь ерөөсө бидний заавал хийх ёстой юм. Ямар ч тохиолдолд ийдэг бай. Ийдэг харилцаа эрхэм хүн сургалтанд ерөөсө суу гэж би та нарыг хэлнэ. За энэ ийдэг байх гэдгийн ард юу вэ гэхээр хин нэгнтэй нүдний түвшний харилцаа тогтоох чадвартай байх ёстой. Хин ч намайг дорд үзэхгүй. Хин ч миний итгэлийн хязгаарыг давж алхахгүй. Хин ч надтай одоо тийм ээ надаар тоглоом тохуу хийхгүй. Би бас тэр хүнээр тоглоом тохуу хийхгүй. Би тэр хүнтэй нүдний түвшний харилцаа үүсгэн гэдэг тэр ийдэг байдлыг дандаа авч үлдэнэ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд ингээд хэсэг тийм ээ эрчүүд ингээд хэсэг одоо ингээд зайгаа авч байгаад буцаад одоо нөгөө эмэгтэйчүүд лөө залгадаг эсвэл бичдэг. Тэр тохиолдолд яг надаас одоо ингээд зөвлөгөө авч байгаа эмэгтэйчүүд дээр гаргадаг хамгийн том алдаа юу байдаг гэж. Тэд нар өгтлээ энэ хүн над руу бичээсэй гэж өгтлээ хүлээж ирсэрний яг тэр үед юу гэж хариулдаг вэ гэхээр ингэж удаан хүлээлгэх байсан юм уу? Айл эсвэл тийм ээ. Илдэг бусаар л хариулцдаг байхгүй юу? Тэр нь одоо юу ч байдгийн гомдсон доо. Өөрөөр хэлбэл тэр хүн гомдсон доо ямар нэгэн байдлаар илдэг бусаар хариулцдаг. Тэгэнгუთ одоо яах вэ? Нөгөө эрчүүдийн нөгөө илдэг байж бид нар нөгөө эерэг мэдрэмжийн сөргөөнд нөгөө нэг бий болгоно гэдгийнхаа эсрэг үйлдэлийг хийгээд эхэлчихдэг байхгүй юу? Бид нар яг энэ үед эсрэг үйлдэл хийгээд эхэлдэг. Ийдэг байхаараа бид нар яах ёстой вэ гэхээр зэрэг тийм ээ. Өнөөдөр ямар гоё өдөр вэ? Чи өнөөдөр тийм ээ уцтаад миний энэ өдрийг улам бүр гоё болголоо ч юм уу. Чи тэр хүнтэй цаашдаа амьдрахгүй чинь чамд хамаагүй. Яадаг ч байсан энэ хүнтэй ярилцахад надад ямар нэгэн байдлаар аз жаргал таашаал өгсөн гэдгээ тэр хүнд үзүүлэхэд бэлэн байна. Ингэж чадахгүй яадаг вэ? Гомдлоо төрүүлээд гаргачихдаг. Одоо жишээлбэл эхнэрүүд маш олон эмэгтэйчүүдийн тийм ээ араар тавилсан эмэгтэйчүүдийн яг энэ тохиолдолд хариулдаг хариулт юу вэ гэхээр одоо л нэг гэр оронтой үр хөвгдөг гэдгийг санвууч шийж юм уу тийм ээ. Шууд л өнөө гомдол, шууд л өнөө одоо юу гэдгийг сөрөг байдлаар атак хийгээд эхэлдэг. Яг энэний оронд яах вэ гэхээр хөөгч залгаж ин тийм ээ зөндөө удаан залгаагүй байж байгаа залгаж аваад чи баярлалаа.
Хүүхдүүд бас чамайг санаад байсан юм аа. Асуудлыг ингээд нүдний түвшний хэмжээнд хоёулаа яг тийм ээ энгийн хүн шиг ярья, энгийн том хүн шиг ярья гэдэг байдлыг тэр хүнд чи үзүүлэх ёстой болж байгаа. Яг ингэж ээлдэг байдлаар чи тэр хүнтэй харилцаж чадах юм бол тэр хүний ээлдэг одоо нөгөө нэг тэр хүн чинь удаан чамтай уулзаж чадахгүй байсандаа болоод ингээд өөрөө бас өөрийгөө бургуун шагаад ингээд өөрөөсөө ичээд айгаад яг энэ үед нь чи давхар цохилт өгчих юм бол тэр хүн эргэж ирэхгүй байх ч боломжтой байхгүй. Тэрний оронд яах үргэлж ээлдэг байна. Ээлдэг байна. За ээлдэг байна гэдгийг хүмүүс яах вэ гэхээр би яхаараа дандаа ээлдэг байдгийг. Би яхаараа энэ дандаа бууж өгдөг гэдэг юмтай сольж бодоод идэх байхгүй. Бууж өгөх гэдэг чинь ондоо бууж өгөх гэдэг бол би өөрийн хил хэмжээг хязгаарыг тэр хүнийг давуулан алхуулж байгаагаа бууж өгөх гэж хэлдэг байхгүй. Бууж өгөх. Тэгэхээр эн чинь бол шал ондоо байгаа. Ээлдэг харилцаа гэдэг бол шал ондоо. Зөвхөн нүдний төвшний харилцаа байгаа цагт нүдний төвшний хайр дурлал чамд ирнэ. Тэрнээс биш тийм ээ. Нүдний төвшний харилцаа байхгүй тохиолдолд хин нэгний араас гүйсэн, хин нэгний ерөөсө гуйсан нүдний төвшний буш юм дээр дор харилцаа үүсэж байдаг байхгүй. Тэгэхээр нүдний төвшний харилцаа байж та хоёр бүх юмыг ярих хэрэгтэй. Бүх юмыг олж мэдэх тийм боломжтой болдог. За тэгээд ингээд хэлэхдээ зэрэг одоо ирчүүд мэдэх байх л та. Өө юун сони одоо дандаа л эмгтээчүүдэд зориулсан юм хэлж байгаа юм. Ирчүүдэд би ч гэсэнд одоо хүссэн эмгтэйг өөрийн болгож авмаар байна штэ. Яавал бид хийх вэ гэж хэлэх байх тийм ээ. За тэгвэл энэ дээр биш штэ. Ганцхан юм дээр өөрчлөлт үзээрэй ирчүүдэд хэлэхэд. Тэр нь юу вэ гэхээр тийм ээ. Биш одоо нөгөө хамгийн түрүүнд бид нар хин нэгнийг өөрийн болгохын тулд сэтгэл хөдлөлийн төвшөнд нь хүрч ажиллахаа гэдгийг би нэгдүгээр болгосон. Хоёрдугаар эрх чөлөөтэй шийдвэр гаргах боломжоор хангаарай гэж ирчүүдийг хэлсэн тийм ээ. За тэгвэл ирчүүдийн хувьд одоо эмэгтэйчүүдэд би эрх чөлөөтэй шийдвэр гаргаж чаддаг эр хүн гэдгээ батлах боломж үлддэг байхгүй. Өөрөөр хэлбэл ирчүүд нэг ондоо байдаг бол эмэгтэйчүүд нэг ондоо байдаг. Ирчүүд би шийдвэр гаргах эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн тийм эрх чөлөөгөө эдэлж байх үедээ тэр эр хүн гэдгийг мэдэрдэг бол эмэгтэй хүн гэдэг бол цаанаасаа байглаасаа хайрлуулах, хамгаалуулах гэдэг тийм нэг инстинкттэй байдаг болохоор тэр эмэгтэй хүн яадаг вэ гэхээр би чамайг хамгаалахыг хүсэж байна, би чамайг хайрлахыг хүсэж байна, би чамайг өөрийн болгохыг хүсэж байна гэсэн тийм эрчүүдэд илүү татагддаг. Өөрөөр хэлбэл хүчирхэг надаас хүчирхэг эрчүүдэд бид нар татагддаг. Яг энэ утгаараа ирчүүд миний төлөө гэсэн шийдвэр гаргаад би чиний төлөө өөрийгөө ингэж өөрчлөхөд бэлэн байна. Би чиний төлөө тийм ээ өөрөө амьдралдаа ийм шийдвэр гаргахад бэлэн байна гэдгээ үзүүлж чадах юм бол та нар тэр цаашаа яваад байгаа эмэгтэйг өөртөө татах боломжтой байт юм аа. Энэ дээр л зөвхөн өөрчлөлт гарна. Бусдаараа яг адилхан гэж боддоо та нар. Тэгэхээр ирчүүдийг байна уу, эмэгтэйчүүдийг байна уу хэрхэн өөртөө татах вэ гэдэг тийм одоо тийм ээ юмыг явуулахын тулд бид нар өөр дотор байгаа хатан ухаан буюу хатан сэтгэлгээ гэдэг юм аа. Илүү тод болгох хэрэгтэй болгоно. Ирчүүд бол би хаан хүн гэдэг тийм ээ эр хүн гэдэг тэр байдлыг ил болгох хэрэгтэй байх нь дээр нь нэмээд ингэснээрээ яах вэ гэхээр нөгөө эмэгтэйд нүдний төвшний нөгөө эрэгтэйд ч байна уу тийм ээ шийдвэр гаргах эрх чөлөөг өгснөөрөө бид нар тэр хүнийг чи намайг сонгох боломжтой гэдэг тэр боломжийг өгдөг байна. За энэ дээр би та нарт яг өөр тохиолдчихсэн тийм байдлаа ярив. Энэ болохоор би нэг 12 жилийн өмнө энэ одоогоос 11 жилийн өмнө хамгийн анх би нөхөртөө танилцж байсан түүх. Нөхрөө хараад би ингээд нөхрөө харангууд надад маш таалагдсан. Эмэгтэйчүүд бидний сэтгэлгээнд юу гэдэг вэ гэхээр эмэгтэй хүн эхэлж алхам хийдэг үү гэдэг сэтгэлгээ байдаг тийм ээ. Эмэгтэй хүн эхэлж алхам хийдэг. За тэгвэл хатан хүн яадаг гэж хатан хүмүүсийн хувьд бол чи надад таалагдж байна. Чи миний төвшөнд надтай харилцаж болох залуу байна гэдэг сигналыг ядаж тэдэнд өгөх хэрэгтэй болчихдог. Миний хийсэн алхам юу вэ гэхээр би очиод тэр хүнд чи надад таалагдж байна. Хэрвээ чи ямар нэгэн байдлаар тийм ээ харилцаа тогтоохыг хүсвэл би бэлэн байна шүү гэдгийг тэр хүнд би шууд хэлчихсэн. За яг энийг хэлж явах үед одоо миний таньдаг нэг их ч ингээд айгүй болгоомжтойгоор надаас асууж исэн л та. Цэцгээ ингээд эрэгтэй хүнд өөрийгөө тийм ээ чи надад таалагдж байна гэдгийг илчилчихээр бид нар одоо ингээд үн цэнгүй болчих юм биш үү? Одоо энэ хэр хүртэл ингээд цаашаа үргэлжлэх вэ гэдгийг надаас тэр их асууж исэн байхгүй. За тэгвэл одоо яг бид тийм ээ би тэдэнд сигнал өгсөн бол
би эхэлсэн чи намайг эргүүлж олж аваарай гэдэг тэр боломжоор би эрэгтэй хүмүүсийг хангаж өгч байгаа байхгүй. Одоо яг бид нарын нэг эрчүүдийг өөртөө дурлуулах үйл явдал. Өөрөөр хэлбэл өөртөө итгэлтэй, өөрийнхөө хувь хүний хөгжлийг явуулж чадсан ямар ч эмэгтэй хүнийг ойлгож харилцах чадвар сайтай байдаг. Тийм учраас цаг хугацаа явах тусам тэр хүн бол ямар нэгэн байдлаар надад дурлана гэдэгтээ тэр маш сайн өөртөө итгэлтэй байдаг. Тэд араас нь гүөхэл болно. Тэдэнд шийдвэр гаргах тийм боломжийг нь өгч байна. За одоо яг энэ боломжийг өгсөний үндсэн дээр тийм ээ манай нөхөр бит хоёр одоо гэрлээд 8 жил болж байна. Аз жаргалтай амьдарч байна. Яг одоо манай нөхрөөс чамд одоо тийм ээ аз жаргалын юу вэ гэж асуух юм бол хамгийн гоё амар амгалан аз жаргалтай амьдрал бэлгэлж байгаа. Яг л энэ бол миний аз жаргал гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл би тэр хүнд байхгүй юмыг нь олж харж, би түнд хэрэгтэй юмыг нь олж өгч, тийм ээ. Тэгж чадсанараа би одоо яг тэр хүнтийг энэ хүнд итгэж болно гэдэг тийм байдлыг би болгож чадсан. Тэгэхээр эмэгтэй хүмүүс яг энийг л ашиглана. Өөр ямар ч арга байхгүй. Яг энэ байдлаа ашигласны үндсэн дээр тэднийг өөртөө дурлуулна. Тэгж дурлуулсны үндсэн дээр тэднийг араасаа гүйлгэнэ. За гүйлгэнэ гэхээр нэг нохоо шиг гүгээл тийм бай хамаг юм өгөөл гүгээд байна гэдэг тэр юм биш. Зүгээр тийм ээ чи намайг олж ав гэдэг тэр боломжоор тэднийг хангана. Тэгэхээр эмэгтэйчүүдтэй хандаж хэлэхэд бид нар эрчүүдийг өөртөө татахын тулд өөр дотроо байгаа тэр хатан хаан гэдэг тэр дүрийг илүүтэй сэргээх хэрэгтэй болдгоо шүү. Дээр нэмээд эрчүүдтэй илүү их шийдвэр гаргах боломжийг өг, өөрийгөө таних боломжийг өг. Хин өнөөдөр өөрийгөө хөгжүүлж чадсан байна. Тэр хамгийн хүссэн эр хүнээ олж авах боломжтой. Энийг л би та нарт хэлж. За тэгээд өнөөдрийн хичээл үгээр дууслаа. Тэгээд дараагийн хичээл бол та нартаа баярлалаа гэж хэлье да.